Дараагийн мэдээг танилцуулъя. Украины ерөнхийлөгч Зеленский Украин болон Оросын холбооны улсын хоорондох энхийн хэлцээрийг Азербайжан улсад зохион байгуулахад бэлэн байгаа гэдгийг хэлсэн байна. Украины ерөнхийлөгч Зеленский бямб гарагт өөрийн альчилж байгаа Азербайжан улсад Оросын холбооны улстай яриа хэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдгдсэн. За Украины удирдагч Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзсныхаа дараа энэхүү мэдээллийг хийсэн байна. За тэрээр анх айлчлалаа эхлэхдээ Оросын холбооны улсын нисгэгчгүйн онц буужнаас агаар тэнгэрийг хамгаалах туршлагаа хуваалцаж тухайн улсад ажиллаж байгаа Украины мэрэгчлэнүүдийн багтай уулзснаар айлчлалаа эхлүүлсэн байна. За энэ талаараа X хуудсан дээр бичсэн байна. Зеленский мөн Сауди Арабид айлчсан угсаа залгамжлагч хунтааж Мухаммед бин Саламантай уулзсныхаа дараа ийхүү Азербайжанд хүрэлцэн ирж батлан хамгаалах эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурхаар баасан гарагт Азербайжан улсад ирсэн байна. За энэ хооронд бол Оросын холбооны улсын зүгээс Украины эсрэг давталгаа өргөжлүүлсэн хэвээр байна. Оросын холбооны улсын нисгэгчгүй онгоц пуужингаар Украины Днепр хотод цохилт өгсөн. За бямб гарагт 5 хүн амь насаа алдаж 30 гаруй хүн шархсан гэж орон нутгийн удирдлагууд мэдгдсэн. За бүс нутгийн дарга Александр Ганжагийн хэлснээр 4 хүний цогцос шөнийн цохилтын үеэр нурсан байшингийн балгасаас олдсон байна. За мөн тэрээр Днепр хотын өөр нэгэн орон сууцны барилгад дараа нь бол цохилт өгсөн. За үүний дараа дахин нэгэн хүний амь насанд хүрсэн гэдгийг мэдгдсэн. Запорожье мужийн өмнөд хэсэгт Оросын нисгэгчгүй онгоц мөн энгийн иргэдийн микроавтобусыг онсон байна. За нэг хүний амь насанд хүрч 4 хүнийг шархтуулсан гэж тус бус нутгийн захиргааны дарга Иван Петров телеграмд бичиж оруулсан байна. Украины баруун өмнөд хэсгийн Одесс мужид мөн шөнийн цагаар Оросын дайралт болсон. За энэ дайралтанд өртөж 2 хүн шархсан. Бямб гарагт тус мужийн дарга Олег Кипер хэлэхдээ тус бус нутгийн өмнөд хэсэгт орон сууцны барилга бомбын дэд бүтэц автомашин цохилтонд өртөж эвдэрч гэмтэрсэн үйл явдал болсныг олон нийтэд хүргэсэн. Оросын холбооны улсын зүгээс Украины Одесс муж руу товтлох үеэрээ Румынд нисгэгчгүй онгоц унахсан ийм үйл явдал болсон байна. За нисгэгчгүй онгоц 2 улсыг тусгаарладаг Дунай голын ойролцоох Галати хотын орон сууцны хороолд унсан байна. За 2022 оны 2 дугаар сард Оросын холбооны улс Украин руу бүрэн хэмжээний давталгаа эхэлснээс хойш НАТОгийн гишүүн өрмийн улсын агаарын хэлийг удаа дараа зөрчиж байсан. За үүнээс болоод орон нутагт нь бол тухайн үедээ нисгэгчгүй онгоцны хилтерхий олдож байсан. За гэвч бол орон нутгийн хэвлэл мэдээллийн мэдээлж байгаагаар Оросын нисгэгчгүй онгоцны хилтерхий өрмийн улсын газар нутаг дээр анх удаа эд материалын хохирол учруулсан энэ удаагийн явдал болж байгаа. За хүний амь нас эрсдээгүй ч гэсэн цахилгааны шам болон байшингийн гаднах барилга эвдэрсэн гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ирэх баригчид урьдчилсан сэргийлэх арга хэмжээ болгон тус бус нутгийн хийн хамжинжийг одоогийн байдлаар зогсоосон. За гадаад хэргийн сайд ООН тоёо Оросын холбооны улсын элчин сайдыг дуудаж тухайн хэрэг явдалтай холбогдуулан тайлбар хүсэж шаардсан байна. Ийхүү Оросын холбооны улс болон Украины хоорондох дайн байлдааны үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна. За талууд одоогийн байдлаар энхий яриа хэлцээ хийх бодит одоо үр дүнд хүрэх магадлал харагдахгүй байна. За харилцан бие биенээ давталсан хэвээр байгаа нь энэхүү дайн магадгүй 5 дахь жилийнхаа нүрийг дахин үзэх боломжтой нь бол харагдаж байгаа. За Европын аюулгүй байдал сөрөг нөлөөллийг учруулж байгаа энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа хурдан дуусах тусмаа дэлхийн их тайван аюулгүй байдал эерэг нөлөөллийг авчирна. За мэдээж хэрэг олон мянган хүн амь насаа алдах мөн олон барилга байшин дэд бүтэц сүдгээс тухайн одоо үйл явдал сэргийлэх боломжтой учраас аль болох хурдан асуудлыг энхийн болон дипломат арга хэрэгслээр шийдвэрлэх шаардлагатайг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүсэж харж байгаамаа.